Иргэдтэй ямар нэгэн байдлаар бид нар ингээ мэдээллийг айгүйх муу хүргэдэг юм байна. Ялангуяа энэ сурчлага түрүүтэр зөвлөх хэлж явах шигээс энэ соён гэрүүлэх ажлуудыг бид нар бас их муу хийдэг юм байна. Тэгээ тийм учраас ард иргэд маань ерөөс дандаа юм бэлэнчлэх сэтгэлгээтэй, авахын сэтгэлгээтэй бид очиж хийж өгөх юм үүрэгтэй юм шиг ингэж харцдаг. Тэгээд ирэхээр энэ ард иргэдийн энэ өөрсдийнх нь ухамсарын төвшинг бас жоохон дээшлүүлэх хэрэгтэй байгаа маа. Тэнд хүн амьдрах хүний төлөө нийгэмд байгаа учраас тэнд амьдарч байгаа тэр 7-8 монголчууд бол зовлон ярьж элчин сайдын яам дээр ирдгүү маа л гэж. За. Ягаад бол тэнд чинь зовлон ажилд оруулаад өгөөч, сургуульд оруулаад өгөөч гэж байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. За. Сургууль нь үнэгүй хөө найзаа. Өө, Бүх хүүхдүүд нь үнэгүй ном, цүнх, iPad бүх юм үнэгүй цаанаас нь тавиад өгч чинь. За. Эмнэлэг домлог гэдэг ингээр үнэгүй үн төлбөргүй хэвтээ дэмжлүүл чинь. халамжинд бэлдсэн юм шүү энэ үү? Энэ халамж биш шүү дээ. Хүний байх ёстой л нийгэм төрөөс үзүүлэх ёстой, иргэддээ үзүүлэх ёстой л тэр л нийгмийн баталгаа шүү дээ. Тийм үү? Тэрс энэ халамж биш шүү дээ. Тийм үү? Хүний төлөө. Тэр болоо. Тийм учраас ард иргэд маань ерөөс дандаа юм бэлэнчлэх сэтгэлгээтэй, авахын сэтгэлгээтэй бид очиж хийж өгөх юм үүрэгтэй юм шиг ингэж харцдаг. Тэгээд ирэхээр энэ ард иргэдийн энэ өөрсдийнх нь ухамсарын төвшинг бас жоохон дээшлүүлэх хэрэгтэй байгаа маа.